Сайн байцгаана уу сонсогчдоо. Кино шиг амьдрал подкастын 106 дахь дугаартай тавтай морил. За ойрд би нэлээд завгүй байлаа. Мөн сонсогчдоос минь үргэлж чи ингээ маш олон хүмүүсийн асуудлыг сонсоод яаж сэтгэл зүйдрээ анхаардаг вэ гэж асуудаг. Би болохоор өөрийгөө бас нэлээд зовлон бэрхшээл үтсэн, туулсан, гайгүй ах гэж удаад яваадсан чи бас цаагаараа нэлээд нөлөөлтэй юм шиг санагцсан. Тэгээд ойрд жоохон даун болоод ахаар нэг найзынхаа төрс өдрөөр найзтайгаа хамт парк орж галзуу болгон дээр нилээн орилж чарлаад стрессээ тайлсан, бас орилгочин нэг төрлийн стрессийг тайлт юм шиг байна. Тэгээд арай гайгүй сэрэгчээд ингээд сууж гин. За тэгээд ихний загтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Танаас үгийг сүүлийн хэд хоног өдөр шөнөгүй сонсож байна. Намуухан хоолойнд нь уйрахтаа уйрч, уйлахтаа уйлж, ухаарахтаа ухаарч нэгийг бодож хоёрыг тунгааж л суuna. Өнөөдөр би амьдралд минь яг л од харах шиг зууртхан үзэгдээд өнгөрсөн ч насан туршиж санаж явах, ухаарл үлдээгээд явсан сайхан найзынхаа тухайд бичгээр шийдлээ. Нөхөр минь намайг удвал олонтойгоо хүн. Сайхан найзуудынхаа хүрээлэлд дүрм ёсоор би ч нэгдсэн. Найзуудтай танилцаж үе зайгүй болж тэр дундаа нөхрийн минь багын найз түүний эхнэр бид дөрөв нилээд их нийлнэ. Заримдаа нэгнийдээ цуглаж даалуу хүзэр тоглоно. Заримдаа 10 хүн цуглаж CS:GO тоглоно. Тэр болгонд хоёр талын найзуудаа нэгэндээ танилцуулж бид улмал олоолаа нийлдэг болсон. Нэг удаа CS:GO тоглох гэд цуглахад манай багт нүдэрээ инээсэн бондгор бар залуу миний яг хажууд суулаа. Гэр бүлийн найз маань ажлын найз гэв. Би ч сайн тоглож мэдэхгүй болохоор хүний тоол бөглөж суудаг байлаа. Тэр бүрт одоо найзаа энд суу, тийшээ хар, одоо бууд, баруун зүүн гэд зааж өгнө. Ингэж л бидний нөхөрлөл эхэлсэн юм. Түүнийг шинэ гэдэг хизээч хамаагүй залгаад дуутахад одоо очлоо л гин. Үг дүүцээтэй ч биднийг хөгжөөж их л инээлгдэг байж үлээ. Бид их ойр ойрхон цугланаа. Үүр цайтал даалуу хүзэр тоглож хажуугаар нь ганц 2 пив уун. Тэр болгонд хэд оройтсан байсан ч хамаагүй шинэ маань гэртээ заавал харна. Ингэж явсаар хэдэн сарыг үдлээ. Нэг өдөр шинэ найз охинтой болж бидэнд танилцууллаа. Бид сурсан зангаараа хүзэр даалуугаа тоглонгоо найз охинтой танилцлаа. Ингэсээр дахин хэдэн сарыг үдэж 30 төхөж яваа бидний нөхөрлөл яг л жаахан хүүхдүүд шиг эсвэл хосуучиг нэг тийм драма цаашаа харилцаатай. Нэгэндээ гомдож тунана, уурлана, харьцахгүй хэд хоног буцаад дэвлэрнэ. Яг л үүний адилаар дээр дурдсан гэр бүлийн илүү татна хоёртойгоо нөхөр бид хоёр юунаас ч болсон юм муудалцаад харьцахгүй холбоогүй хэд хонлоо. Хин төрүүлж холбоо барихгүй гэсэн шиг гөжиж гүрийгээд өмнөхөөсөө нэлээд удаан холбоогүй байлаа. Тэгсэн нэг өдөр шинэ маань над руу залгаж орой найз охины төрсөн өдөр болно ирээрээ гэд урилгын зар хүргэв. Нөхөрлөө болохоор заавал ирээрээ гэж сануулахын сацав. Нөгөө хоёр бас ирнэ. Одоо болцгоо. Өнөөдөр сайхан сууцгаагаад эвлэрцгээ. Жаахан хүүхдүүд биш те гэж үүрэгцэн байлаа. Ерөн шинэ маань хэр барагтай бидний маргаанд ордоггүй. Тэгэж байгаад уучраа олцгоо ч доо гэд ажиглаад л чимээгүй байж байдаг төрлийн хүн л дээ. Нөхөр маань ч очидоо хараа. Шинэ гомдох байх. Өмнө нь өөрөө төрүүлж дуудаж байгаагүй юм чин гэд очихоор болсон. Очлоо. Нөгөө ирж ирлээ. Бид хоорондоо юу ч ярилгүй, харц тулгарахгүй хичээж байв. Төрүүлж арай өтхийг нь хүлээгээд хин гүрийгээстэй. Шинэ маань л тэнд бүгдтэй нь ярилцаж, наашаа цаашаа гүйж, хүн бүртээ ийдэг, адилтыг шаардсан. Сууж байсан газраас олж караоке орохоор болов. Нилээн ч ууцгаалаа, дуулцгаалаа. Өмнө нь хизээж тэгж байгаагүй шинэ минь найзуудтай зориулж, найзын тухай дуудуулж өгөөд л буруу эргэлт киноны дуу бидэнд зориулж их гоё дуулж өгсөн. Нилийн чорой болж ихнээсээ хүмүүс тарцгааж шинэгийн найз охин би нөхөр шинэгийн маань бас нэг найз бидэд үлдэв. Найз охин нь их согтсон байлаа. Согтоогүй юм уу эсвэл үнэхээр таалагдаагүй юу? Чи намайг өнөөдөр гоё байлгасангүй гэж найз руу минь уурлаж эхэлсэн. Караконы өрөөнөөс гарахгүй явахгүй гэж зүрүүдлэв. Бид ч заа хэсэг тавьширч байгаад гараад ирэх байх гэд гадаа цаг гарan хүлээлээ. Найз маань харагдаж үзлээ, гуйж үзлээ, уурлаж үзлээ, нэмэр болсонгүй. Тэр караоке нь найз охиных нь таньдаг ч юм уу, хамаатны ч юм уу ах нарынхын караоке юм блэ. Чи яв би ах нартайгаа явна гэд зөрүүлээд л байв. Сүүлдээ хаагаар нь шинэ гараад ирэх байх, хүлээж байгаад аваад явъя гэд бид хэд гадаа нилээн удаан юм ярьж зогслоо.
2 цаг бараг болсон баха. Нөхөр бид хоёр ч хань болж хүлээж байгаад тэссэнгүй явахаар боллоо. Шинэ манж гарч ирээд та хэд одоо харьцааж амар да. Би хүлээж байгаад өөрөө аваад явъя гэд үлдэгтэн би. Чи айл охиныг үлдээгээд явчваа. Тэгвэл маргааш халуулна шүү. Уул ус тахихаас хэцүү юм болно шүү гэж тоглоход нөгөө хөрхийн инээ дээрээ нүдэ анилга инээгээд гар бариад баяртай маргааш ярий гэд салсан юм. Би одоо ч харамсдаг. Яах гэж тэгж хэлвдээ. Эсвэл хамт хүлээж байгаад хөргөж өгөөд явахгүй явдаа гэж их боддог. Баяртай гэд гар бариад салахтаа тэрч аваад баярлаа гэж хэлэхгүй явдаа. Маргааш боллоо. Өглөө ажил дээрээ байж бодол нөхөр залгаж байна. Хайраа шинэ найз охинтойгоо осолд орчжээ. Чи газ нөгөө хоёр дээр очиад сэрээгээд түргний машин хурдыг явуулаадах. Тэр хоёр утсаа авахгүй байна. Түргэн дуудсан ирэхгүй байна гэж хэлв. Гэр бүлийн нөгөө хоёр найз минь нөхөр нь 103 эмч байсан юм. Би ч гэрт нь очтол тог тасарчихсан. Лифт байхгүй. 10 давхарлоо бараг яаж гарснаа ч сандаггүй юм. Яг сэрээгээд гарах гэж байтал нөхрийнхөө утас дуурав. Эмнэлгийн ажилтан шинэ өнгөрчжээ. Найз охин гэмтсэн эмнэлэг рүү одоо очиж байгаа гэсэн гин. Итгэдэггүй юм байлаа. Бид гурван хамтдаа эмнэлэг дээр очиход найз охиныг нь яг машинаас буулган эмнэлэг рүү оруулж байв. Найз минь байдаггүй. Араас нь буугаад ирэх байхдаа гэд гойртаад харсан ч тэр байсангүй. Ослын газартаа үлджээ найз минь. Аав нэр ч гэсэн хүүгээ хавуулж миний хүү яагаад бууж ирсэнгүй гэд уйлан суух нь зүрх зүсмээр. Сүүлдээ бид ярилцаад сууж байхад найз минь тэр шөнө нөгөө хоёр найз руу яриад найз охинтойгоо одоо очлоо танаад хонож болно нэстэ сайхан юм ярьж сууя гэд гэрт нь иржээ. Өмнө нь хизээж тэгж байгаагүй найз минь. Явхаа мэдээд бидэнтэйгээ сүүлийн удаа хамт байхыг хүссэн юм шиг. Аав ээж нь хөдөө сумд байдаг юм. Найз охиноо аваад өглөө эрт аав ээжтэй очихоор сум руу хөдөлсөн юм билээ. Замдаа зүрхэмлсэн бололтой хурдтай явж байсан учраас замын хажуу руу орж осол гарчээ. Бид ослын газарт очсон. Цагдаа нар ирээд удалгүй найзыг минь эмнэлгийн машин аваад явсан. Найзаагаа төрсөн нутагт нь нутаглууллаа. Аав ээжийг нь их л өрөвдсөн дөө. Найз охинтой бэлгэлсэн номыг нь аав нь хараад миний хүү чи яагаад дүүлэн нис гэдэг нэртэй ном сонгосон юм болоо гэд уйлаад л байсан. Ээж нь ойр ойрхон биеийн муудаж ухаан алдаж унана. Ажил явдал дуусгаад бид буцлаа. Замдаа найзынхаа бидэнд зориулсан дуулсан дууг сонсоод уйлан найзаагаа дурсаж явсан. Бид дөрөв замдаа эвлэрсэн. Одоо намайг блокноосоо гаргануудаа та гэд нэгнийгээ блокноосоо гаргаж найз минь биднийг ингэж л эвлэрүүлэх байсан байх та гэж ярилцсан. Амар шүү. Өчигдөрхөн уулзаад маргааш яриагээд салсан хүн маань маргааш нь байхгүй болчихно гэдэг. Хийсэн сторийн устж амжаагүй байхад найз минь энэ хорвоогоос өөрт явчихсан байсан. Бидэн дундаас хамгийн бага нь хэрнээ хамгийн буур сууртай байсан да чимэн. Сайхан найз минь чи надад нөхөрлөл эхлэхтэй биш яаж дуусах та гэдэг үгийг ойлголсон да. Чи надад хайртай хүмүүсээ хойш тавилгүйгээр хайртай гэдгээ үргэлж хэлж уулзах цаг заавал гаргаж байхыг ойлгуулсан юм шүү гэсэн захидлыг нэгэн сонсогч маань илгээжээ. Загтал бичсэн сонсогчдоо баярлалаа. За тэгээ сүүлийн хэлсэн үгийг манайхан дор авахаараа хайртай хүмүүстэй үргэлж хайртай гэж хэлээд цаг зав гаргадаг байгаараа ингээд дараагийн загтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Гой сууг олж тагсандаа баяртай байдаг шүү. Их ухаарал авдаг. Миний ээж ганцаахтай бид бүгдийг хүндэлнэ. Багада зуны амралт эхлээд л хөдөө очиж тэдний хүүхчгэн л байдаг байлаа. Тэд жирдэнтэд манад бас ирнэ. Баг охин надаас 3 насаар ихч. Бид хоёр үе зайгүй найзлана. 90-ад оны дундуур амьдрал хэцүү болж аав минь жаахан балгадаг болсон юм. Намайг оюутан болохоор манайх байраа зарж би хотыг зорж үлээ. Нэгдүгээр курсээ төгсөөд амралтаараа хөдөө ахынд очиход нэг л тийм сонио өгцөн. Урдын сайхан ажилладаг байсан агч нар бүгд л надтай сонио харьцаад. Би хэд хоног ажиглаад сүүлд нь баг охноос нь асуув. Гэтэл танах харчаагүй аавч айр хууч танах байраа зараад гэр хороолт гарсан. Бид нар эрдэнэлүүд танаад очихоос ч дургу үрдэг болсон гэдгийг. Надад хэлэх үг үнэхээр олдоогүй. Их гомдсон ч анх удаа хүний мэс чанар гэдэг энэ юм байна да гэдэг бодол төрж байлаа. Манай цөөхөн хитгэн малт тэднийд байдаг байсан юм. Өвгөл амралтаараа харахад ээж маань агаагийн очиж үхэр гаргаж ичээ хийж ирнэ. Охиндоо махаа өгч явуулна гэд дуу шуутай явлаа. Тэгсэн буцаж ирэхдээ дуун цаашаа орсон. Бүгд бороо хард суужгаад үхэр гаргаад өгч хүн олдохгүй. Хүн гууж янзлаад ганцаараа гэдцээрлээд их зовж ирсэн гэв. Уг нь ээж маань 6 хүүхдийг нь өсгөлцөж, баасыг нь базаж хүн болгосон юм.
Хүүхдүүд нь бүгд гэр бүл зохиож хоолндоо хүрснийхээ дараа миний муу ээжээр өсгүүлснээ мартаад гай гэж бодсон юм байлгүй. Гэхдээ ээж минь ахтай их хайртай. Агаа бид хоёр багадаа ингэдэг байсан, тэгдэг байсан гэд дурсамжаа үргэлж ярина. Ахыгаа их хүндэлнэ. Эмээ минь их айхтар ажилдаа хөгшин байсан болохоор хүүхдүүдэд ажилдаа анхаатай сайхан сэтгэлтэй өсгсөн юм шиг байлаа. Дараа жилийн 100 амралтаараа нэг л хөдөө ямааргүй санагдаад хэлүүлтэл. Чи их зантай болжээ. Манад ирэхгүй байхад чинь харнаа энэ тэргээд үг хаяад мессеж үчээд ахаар нь ээжигээ бодоод ахтай нь муудал зоохгүй хон шиг байхыг бодоод очсон. Сайндаач биш сайлс үгээд илэхгүй дөө бид гурыг зардаг байсан юм. Гэтэл бэргийн ихч ээжээ ахыг өргөмөл төрсөн ах дүүс нь ирээд явсан. Танахтай ямар ч цусан төрлийн холбоогүй юм билээ. Энэ чахан ийм баян тэр чиг чинь тийм захиралгээд баахан зураг харуулв. Тэр үед үргэлж ахыгаа дурсан суудаг ээжигээ их л өрөвцөн дөө. Гэхдээ ээж минь мэддэг байсан байлээ. Хөөхий тэгээ юу аштай дээ. Ах маань төрснөө олж дээ гэд санаа алдахт нь зүрх урагдаж билээ. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Цагаан сараар л ээж минь ахыгаа хүндлээд аавтай хамт очиж золгоно. Би бүр очихоо байсан. Хоёр дүүч том болоод тэдний ямар зан гаргаж байсныг ойлгоод очих дургүй болсон. Том дүү маань нэг удаа аав ээжтэй хамт очиод ирэхдээ надад тэд нар аав ээжийг хүн гэж тоохгүй ач зээ нар нь том болцгооцсон дуугарч ядаад байхаар нь тисч гарахтаа хитэн үг хэлцэн. Ээжигээ ахтан залгуулах гэж ирлээ. Муугийн яс биш Монголын яс. Та нар мунсан жавхнууд юундаа ярвалтаж золохгүй байгаа юм гэд тесэрсэн гэсэн. Тэгсэн ахч дуурахгүй бэргэн октоодтайгаа нийлээд байрч идэх шахсан гин. Ээж харин дүүг цагнаад уурчлал гуугаад гарсан гэсэн. Би үнэхээр уур хурж ээжигээ гайхаад бараагүй. Баг залууч байж тээ. Яваад очих нэг хэцүү, очихгүй бол нэг хэцүү. Манайхыг болж бүтгэ байсан айл гэд эргэн тойрондоо ярьж суудаг гинлээ. Тэрнээс хойш олон жил холбоогүй байж байгаад өвгөн ах би энэ таруу хатад эмнэлэгт байна. Миний охин нэг очоорой гэж ээж ярив. Би ч эмнэлгийг нь залгаад тор дүүрийн бариад дөгтөнд хэдэн төгрөг хийгээд очлоо. Их хөгшөрчээ хөөрхий. Аргагүй штэ. 80 төгөж байгаа. Баг охинтойгоо байна. Палатанд ороход өвгөн ах минь нулимстай нүдээр хараад яг ээж болжээ миний охин гэд үнсв. Жаал ярьж суугаад гарлаа. Бэргэн охин хоёр нь надаас танах хаан үдийн байртай юу гэдэл дээрээс доош шинжиж хараад л хүний унган зан хизээж харалтгүй юм билээ. Фэйсбүүкээр стори хийн бүгд харна. Баяжаад их сантай болчихсон гээл хоорондоо ярьдаг гэсэн. Өнгөрсөн хавар том охин нь борхон болж ээж маань дам дамаар хүнээс дуулаад над руу уйлаад ярив. Та очих юм уу гэсэн чинь ажил явдлан дууссан хойно очиад яхав дээ. Хэдэн төгрөг шилжүүллээ гэсэн. Гэтэл өчнөө сарын дараа ээжтэйгээ ижил дэглэлээр гоёод наадам үзэж байгаа зураг сторитой хийдэл баг охноос нь чи манай талиг чиг өнгөрснийг мэдсэн үү? Ээж чинь хүртэл ирээгүй. Хизээ нэгэн цагт бид чамд хэрэг болох хүмүүс шүү гэсэн байсан. Хамаг уур хилэнд үрэлцээд та нар ээжэд минь дуулахчгүй дээ. Сүүлд нь хүнээс сонссон байлаа гэсэн чинь ээж чинь мэдсэн мөнгө шилжүүлсэн гэв. Та нар юу солиороод байгаа? Дал хөрсөн ээжиг минь буруутгаад байгаа мó? Миний ээжиг ямар зүйлэн дарах хүн гэдгийг бүгд мэднэ. Нэгэн ч гэсэн уцтаад хэлчихэд болно штэ хүндэлсэн бол гэд ширүүхэн хэлээд хэрэлцснээ ээжтэй одоо ч хэлээгүй нуучихсан. Мэдвэл бас л сэтгэл нь сэмрэх байх. Ганц ахтай өөр хамаатан садан гэх юмгүй ээжигээ харахаар өрөвдөд байдیں۔ Хөгшрөх тусам ахыгаа сандаг юм шиг байгаа. Би одоо яавал дээр вэ? Ээжигээ бодоод тэднээс уушлалгүй хөө? Эсвэл тэр чигтэй байх уу? Эцэст нь хэлэхэд хүний унган мөн чанар хизээч өөрчлөгддөггүй юм билээ. Ялангуяа хамаатан садууд нэгнээд орд үзэх шиг хөргөлөлтөө зүйл хаанч байхгүй шүү. Гэсэн цагтлыг хэлхээс нь сонсогчдоо баярлалаа. За манай сонсогчдод доор сэтгэлээ бичээдүүлдээгээрээ ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Загтал минь сонгогдох үгийг мэдэхгүйч бусдад маш том сургамж сэрэмжлүүлэг болох байх гэд 5 хүүхдийн завгүй ээж би үүнийг бичгээр шийдлээ. Намайг ухаан харахад зах зээлийн үе дөнгөж эхэлж байлаа. Аав ээж хоёр минь ажил ихтэй. Би тэхээс дөрвүүлээ. Ээж минь хүнсний үйлдвэрт ажилладаг байлаа. Тухайн үед бидэнд гаргах ч цаггүй өглөө гараад л орой ирнэ. Аав минь тээврийн жолооч хэд хоногор яваад өгнө. Бид дөрөв өстой өөрсдөө л өсгөсөн байх гэж одоо боддог юм. Тэр ч утгаараа бүгд биеэ дааж хань ижил өөр хүүхэдтэй болж яг сайхан амьдрал тогтоох үед хайр тав минь бурхан болж хизээш дуусахгүй юм шиг илүү бүтээн амьдрал нэг л өдөр нурсан юм.
Аавыг өнгөрснөөс хойш муу ээж минь дууга хурааж их л ганцаардсан да. Бид ч ээжигээ ганцаардуулахгүй гэж хичээж гадагшаа явах нь аваад явна. Амрал сувлалд явуулна. Хаяа бүжгийн клуб руу хөөх шахам явуулна. Ээж минь 60 гарч байгаа ч хөнгөн шингэн л дээ. Аль болох хүүхдүүдэд харуулж ядраахгүй гэд тав тухайг нь бодно. Ээжийн нэг найз байдаг юм. Олон жилийн өмнө хамт ажиллаж байсан гэх тэрэгч ээж дээр үе үе ирнэ. Ээж хаяа манайд хаяа миний дээдлийн хчинд хэвчлэн амьдардаг юм. Тэр ихчийг ирэхэд минь тус мэддэг байснаас тэр хоёрыг хоорондоо юу ярьдгийг би сонсдоггүй байсан. Ээжийн өрөөнд ороод л хаалгаа хаажгана. Нэг өдөр ээж найзынхаа санал болгосон гоо сайхны үйлчлэгээ үзүүлдэг, хувь хүний хөгжил, сэтгэл зүйн заслын сургалттай үе үе цугладаг клуб руу хамт явна гэв. Би ч баярлаад ашгүй дээ. Тэнд очиод уйдахгүй, гэртээ сууж бахаар явсан дээр гэв. Амьдаар нээжгээ үхсэн мэт алдгаа яахан санахгүй лээ дээ. Эхний 7 хоног өглөө бүр эрт гарч үдээс хойш ирээд байв. Би ч сайхан сонсно. Их олон хүн явдаг гадны сүм юм баха. Ээж минь гэртээ бурхан тахилтай байс гэд гандаа орж ном уншуулж буян хийдгийг нь мэддэг болохоор жаахан явж байгаад болж явах байх гэд тоосонгүй. За тэгээд удалгүй хідэн солонгос нэр сонсогдох боллоо. Ямар тач солонгос гаралтай сүм болж таарлаа. Би ямар тиймэрхүү юм мэдэх биш. Ээжигээ л ганцаардуулахгүй гэртээ сууж байхаар яваг гэд орхив. Ухаалаг утас сонирхдаггүй ээж минь аливын зүүн гэдэг юм нээгээд ийшээ бүртгүүлэтгэ гэд нэг код өглөө. Би ч уухан тас бүртгэл үүсгээд группт нэгтгээд өглөө. Тэр үеэс ээж утас байнгын дугарна. Нэг ном дэвтэр бал цүнхлээд л гарна. За тэгээд тэтгэвэр нь ороод удаагүй миний мөнгө дууссан гэд мөнгө нэхнэ. Би ч гахаад та юу авсан гэхээр хэлэхгүй. Хид удаа хэмжээний мөнгө өглөө. Худалдаж авч байгаа зүйлгүй, идэж ууж байгаа нь харагдахгүй. Торж эцээд нүд нь гаргалаад илт ядарсан харагдахаар нь ээжээ одоо болоо гэртээ бай гэтэл гинэтгэн маш ширэн уурлаа. Миний ээж чинь уг нэг тайван намлаг хүн л дээ. Би цочирдоод нэг л өөр хүн ээж минь дотор орсон мэт санагдаад ихчтэй ярилцлаа. Ихч за яах вэ? Дуртай юмдаа явгүй. Гэрт уйдаж сууснаас дээр харин хоол ундыг нь сайн өгөөрэй гэв. Юун хоол унд өгөх сүүлдээ үүрээр 5 6 гэж гараад орой 10 11 гэж ирдэг боллоо. Орж ирэхээр нь хоолыг нөхөр идэхгүй өрөөнд орж хаалгаа хаагаад уцаар яриад л байна. Асуухаар бүртгэл хийж байна гин. Нэг өдөр ээж маргааш ихч дүү нараа дууд гэв. Би гайхаж би энэ чилээр хэм болов уу гэж бодоод нөгөө гуравтаа хэллээ. Маргааш намралтын өдөр байсан болохоор манай өглөө эрт ирлээ. За тэгээд хурал маягийн юм хийв. Монгол совд гэдэг нэртэй сүм юм байна. Удахгүй дэлхий сүрэн та нар өхөн, хүүхдүүд чинь өхөн. Энэ сүмд та нар явж байж аврагдана. Дэлхий сүрэхэд бурхан бууж ирээд энэ сүмд явдаг сайн итгэгч 144 мянган хүнийг л аварна. Тэр тоонд нь бүгдээрээ багтээгээд хачи юм яриад эхэллээ. Миний доотлын эрэхтэй дүү уурлаж юун бурхан дэлхий сүрсэн ч хинч амьд үлдэхгүй хүн угаасаа л жамаараа өхөн амьд үлдэх ямар хэрэгтэй юм гэд ээжийг загнаж нийлээ юм боллоо. Хүүхдүүдээ авчир гэж цаанаас нь тулган шаардаж хүүхдүүдээ оруулсан хүн илүү хурдан бурханд аврагдах юм гин. Сүүлдээ ээж уйлж гойж та нар нэг л удаа яваад үзчих гээд байв. Бид нарт тийм цаг завж байхгүй бүгд амьдралтай завгүй хүмүүс. За тэгээд хэсэг орхилоо. Цаанаас нь тарааж өгсөн юм уу бөөмөд цагаан бодуулах шар зангиа сарвчтай малгай өмсөд гарна. Энэ хооронд ээжтэй зөндөө ойлгуулах гэж ярилцсан үнэхээр дийлээгүй. Мөнгөтэй болвоогүй юу нөгөө газар аваачаад тушаачна. Өргөл барьц өгч байж бурханд ойртдаг юм гин. Сүмд явбал 144 мянгад нь багтаад бурхны ивэлд орно. Сүмд явдаггүй хүмүүсийг дэлхийн хүмүүс гэж хоорондоо ярилцдаг. Явдаг хүмүүсээ бурхны хүмүүс гин. Сүмд явхаа болвол бурхны гомдосон болж мөнхийн там дунаж бүх зүйл чинь доройтно гэж сэтгэл зүйн дайралт хийдэг юм байна. Их том улсын хурлын гишүүд, жүжигчид, дуучид явдаг гэж тархийг угаадаг юм байна. Нэг өдөр ажиллаад хараад багыгаа аваад гэртээ иртэл ээж ашгүй эрт ирсэн байна. Хаалга нь хаалттай хальж шагаад л нүдний өмнө ил байдаг том тавир дээрх бүх бурхан тахил байдаггүй. Дээр нэг солонгос эрэгтэй хүний зураг шар цэцэгнүүд тавьчиж гайхаад асуудал урдаас уурлах маягтай. Галтгоондоо ороод хоол аягээд хог хаях гэдэл хогийн савнд хадаг яндар бүр бурхан тахилуудаа тэр чигээр нь хайсан байв. Би яг тэр үед л бишдэж байгааг ойлгосон. Анх явж гиснээс хойш бараг 2 жил болох гэж байсан байх. Тэгээд зургийг нь дарж игч дүү нартай явуулаад бүгд нийлж тэр газарт нь олж очихоор боллоо. Өргөөгийн хойно байралтай нэг байрны доод давхарт ортол бөөн шар зангиатнууд.
Хідэн хөгшөө ихч нар угтаж аваад урдаас нөгөө л балан ямаа ярьж байна. Бид уурлаж ээжигээ татаж авахаа хэлээд гарлаа. Тэр өдрөөс хойш ээж бүр дууга хурааж ганцаараа амьдрна гэж зүтгээд хамаатныкчийн хашаанд гэр бариад тусдаа гарсан. Одоо ээжгээ ч таниха болсон. Би энэ өвдсөн ч бурхан л намайг аварна. Залбирал хийгээд л зүгээр болно гэд хідэн цагаар сөхөрч суун. Үнэхээр аргаа барьж байна. Та нар минь сэрэмжлээрээ гэд бичлээ. Гудамд ийм хүмүүст харуул холхын яваараа гэж хэлмээр байна гэсэн цаглыг нэг сонсогч маань илгээсэн байна. За тэгээд маш сургамжтай сэрэмжлэмээр цагтлыг илгээсэн сонсогчдоо баярлалаа. Манайхан ийм цагаан бодволтой шар зангаатай хүмүүсээс холхын яваараа ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Би хантайгаа 35 жил танилж байна. Гэхдээ амар байгаагүй. Энэ урт амьдралын бартаатай саадтай хүнд хийцэн үеийг давж, жаргахтаа жаргаж, зовхтаа зовж байж өнөөдөр төрсөн шүү. Би 6 охинтой айлын 5 дахь охин болон мэндэлсэн. Багын л хэрсэн ухаалаг охин байлаа. 10 жил хөвчлэн хөвгүүдтэй нээлдэг байсан болохоор их эрэгтэйлэг охин байсан. Араас олон ч хөвгүүдгүйдэг байсан сан. Тэр үед манай дээд ангийн их дараахан өндөр бор сакс дайжгүй тоглолцдог хөвгүүн байдаг байлаа. Гэхдээ би тэр үед сонирхож байгаагүй. Зүгээр л зүс мэддэг байсан. Тэгээд манайх нөгөөд өнөөх зүс мэддэг хөвгүүний хажуугийн хашаанд орчихвоо. Тэр үеэс хойш өнөөх хүү чинь миний араас бараг жил шахагүйсэн дээ. Худгаас ус авах гээд явхаар хажууд байнга дааж явна. Намайг хаашаа явсан ч хамт. Гэрээсээ гарахгүй байхад ч гэсэн гэрийн гадаа хүндэт харуул шиг хүүтэн бороотой аагам халаа өдрө байсан ч зогсчл байна. Тухайн үед дэлгүүрээс талах аавна гэдэг их хэцүү байсан. Картаар л өгдөг. Хүмүүс ч байнга дэлгүүрийн гадаа очрлаастай. Тэгэхэд тэрхүү манай гэрийн талхыг үүрээр босож очрлаад аваад өгдөг байсан. Тэгсэн нэг өдөр өнөөх хүү маань гинт талах болчихвоо. Нэг тоодоггүй байсан би хүлээгээстэй. Яасан бол таа гэд байнга цонхоор харна. Нэг орой айхтар бороо асгараад гэртээ жаал гунигтаа сууж байхад миний хүлээж байсан хүн манай гэрийн гадаа шалб нороод шавар шавхаа болчихсон миний нэрээр дуудлаа. Би ч яаран түнлүүгаагүйгээд тэрврээд ав. Хайчаад ирсэн бэ гэсэн чинь хөдөө машин шаварч суугаад гэж билээ. Тэр өдрөөс хойш үерхэд хагас жил болж байхад жирэмсэн болсон даа. Тэгээд тань минь намайг давуулаад аав ээжтэйгээ танилцуулж хатам аав ээж хоёр минь намайг их л найрсаг хүлээж авч билээ. Эцэг их маань жилийн зайтай нас барж би гэдэг хүн дэндүү залуугаараа эцэг их яалтсан. Миний эгч нар их олон насны зөрүүтэй бас баг дүү минь их сургуульд сурна гэд гадагшаа явсан байсан учраас надад нөхрөөс минь үр төшиж тулах хүн байгаагүй. Бид хоёр хашаа башинда тэрүүхэндээ өөрсдөө жаргалтай л амьдарч байлаа. Тэр маань барилгын коллежид сурч хажуугаар нь багсаа гар ажил хийж мөнгө олно. Би ч удалгүй төрөхт өгөж том хүүгээ үлгэдэн авлаа. Гэхдээ хүүмэн төрснөөсөө хойш байнга л халуурч бүлээрч эмчид очиод үзүүлэхээр баахан юм бичиж өгнө. Ийм болгоныг нөгөөд байсан чинь хүү маань бүр эмний хордлоход ороод бид хоёр эмнэлгээс холдохгүй байнга эмчилгээнд явж эмнэлэг твтэнэ. Тэр үед эмчилгээний төлбөргээд ихч мөнгө өрсөн. Хамаг мөнгөө хүүдээ зарцуулж нөхөр маань салж унтлаа ажиллаж хүмүүсээс мөнгө зээлж авсаар 2 нас хүрээд хүүмэн гайгүй болсон. Амьдрал их хэцүү байсан болохоор би хүүгээ нөхөртөөгөө үлдээгээд өөрөө Герман руу эгчтэр очиж мөнгө олохоор явсан да. Тэгээд Германд очиод бараа зарж мөнгө цуглуулж байгаад их орондоо эртэл манах гэдэг аль байхгүй болсон байлаа. Нөхөр маань архичин болж үерийн даланд л хэвдэж байна. Хүү маань дөнгөж 5 настай эмээ өвөө дээрээ дураараа өсөд дэми тэнж явсаар залбин хүүхчиг болсон байсан да. Хашаа байшинда очиход нөхрийн минь ах гэх хүн нөхөрт маань шил арх өгөөд газрын гэрчлэлийн дээр гарын үсгийг нь зурулж аваад бүр хашаанд минь нүгэд орчихсан байсан. Тэгээд би тайлын хашаа байшинд 5 хантай гэр бариад амьдардаг боллоо. Нөхөр өдөр болгон ууж хүү бит хоёр тагсам тавьж бүр гар хүрдэг болсон тул хүүгээс авахгүйгээд эмээ өвөө дээр нь үлдээлээ. Орой ажиллаад хараад ирэх болгонд гэрт байнга архичд цуглчихсан. Гэрээр дүүрэн тамхины утаа архины хүнээр энд тэнд тамхины иш архины шил хөглөрнө. Тэр болгоноос нь нуугдаж үүдний амбарын буланд сэмхэн унтдаг боллоо. Гэрт өнгөтэй үдтэй юу л байна бүгдийг нь зараад уучхна. Тэгсэн нөгөө согтууд олгоо хоолоо халах гэж байгаад зуухнаас гал алдаад гэр маань тэр чигээрээ шатчихсан. Би дахиад л хүүгээ орхиод Польш руу мөнгө олохоор явсан. Мөн 1 жил болоод ирэхэд бүх юм уламд орцсон байлаа. Хүүмэн намайг бараг л танихгүй болон өсөж нөхөр маань архиндаа живж үнэхээр хүнд болсон байсан.
Чамаг юм байх юм бол хоёлаа салъя. Чи хүүгээ хартаа гадуур цалбантаж явдаг болсон байна. Чи хүний аав шиг байж чадахгүй нү гэж ширүүхэн хэлсэн чинь өнөөх маань. Уучлаарай, дахиж ингэхгүй гэв. Би таньдаг хүнтэйгээ ярьж байгаад нөхрөө таксины компанид машин авч өгөөд орууллаа. Эхний хэдэн сар цалингаа аваад дайжгүй л байсан. Гисэн хідэж тэр маань өнөөх машинаа зараад ууж эхэллээ. Би тэсэлгүй хүүгээ аваад гэрээсээ бүр мөсөн явсан. Хүү маань ч хэрэг төвөг тарьдаг хүүхэд болж өсөөд бүр тамхи татаж эхэлсэн. Би загнаж зэмлэж чаддаггүй юм. Учир нь хүүгийн минь ийм болсон шалтгаан нь бидний буруу шүү дээ. Нөхөр удалгүй ирээд би отоо уухаа байсан. Ухаарсан, намайг уучлаач гэд гуйж эхэлсэн. Би ч дахин нэг боломж олгож буцаад нийлсэн. Хамт амьдраад удаагүй нөхөр маань надаас хөөхөн охинтой болмоор байна гэд гуйж эхлэв. Хүүхдтэй болохоо аргашин тавиад бид хамтдаа мөнгө олохоор Япон руу явлаа. Очоод хамт зүтгэж мөнгө олоод дайжгүй л байсан. Гэтэл тэр маань намайг надаас хэдэн насаар ихч хүүхэнтэй араар минь тавьж байгааг мэдлээ. Гэхдээ би юу ч хэлээгүй. Тэр хооронд би жирэмсэн болоод бүр охин гэдгийг нь мэдээд нөхөртөө хэлэхэд тэр маань уйлаад их л баярлаж байлаа. Гисэн хідэж намайг хуурсанд нь дотроо гомдож шаналж байлаа. Охин маань ч төрөх төгөж би ганцаараа Монгол буцлаа. Тэр үед ч нөхөр маань намайг Монгол руу онгоцон суулгаад шууд нөгөө хүүхэн лүүгээ буцаад очсныг нь би мэдсэн. Тэрнээс болсон уу? Бяцхан охин маань төрөх ёстой хугацаанаас эрт 1 кг 800 г их жижигхэн амтан төрлөө. Би эмнэлгээс гараад цуглуулсан мөнгөөр нэг өрөө байр аваад хүүгээ ч аваад охинтойгоо гуруулаа амьдарч эхэлсэн. Нөхөр маань Японоос ирээд охиноо хараад уйлаад л баярлаад яг л жинхэнэ элэг бүтэн гэр бүл шиг амьдарч эхэлсэн дээ. Одоо хүү маань 2 сайхан охинтой болоод тусдаа гарсан. Охин маань одоо энэ жил төгсөх ангид орно. Нөхөр маань нас намбандаа орж бид хоёр хамтдаа аз жаргалтай юугаарч дутахгүй амьдарч байгаа. Хэдий нөхөр маань олон буруу зүйл хийсэн ч би уучлсан. Тэр бүхнийг дахин сөхөж ярьдаггүй. Яагаад гэвэл энэ хүн миний амьдралын хамгийн хүнд хэцүү үед аав ээжийг минь бурхан болоход намайг түшиж байсан ганц хүн болохоор би түүнийг уруудах үед нь хизээч орхиж чадаагүй юм. Эмэгтэй хүнээс твчээр ухаан хад уучлалыг шаардаж байж амьдрал элэг бүтэн оршдогч. Бас засардаг хүн засардаггүй хүн гэж байдгийн билээ. Энэ хүртэл миний амьдралаа авч үлдсэн түүхийг сонссон та нартай баярлалаа. Подкастта хайртай шүү гэсэн байна. За тэгээ цагтл бичсэн сонсогчдоо баярлалаа. Би ч гэсэн нөхөртөгөө маш олон жил болж байгаа. Тэгээд миний харах өнцгөр болохоор олон жил болсон хосуудын хамаг том нууц нь аль талаас одоо төвчээртэй байх юм шиг санагдсан. Тэгээд өнөөдрийнхөө цагтлыг бас нэлээд хөрхэн эргээр төгсгөлөө гэж бодлоо. Ингээд та бүхэн минь цагтлаа бичсээр байгаарай. Комент хэсэгт байгаа линкэн дээр дараад л бичгэд болно мөн subscribe-а дарвал та бүхэндээ маш их баярлах болно. Ингээд дараагийн дугаараар дахин баяртай уулзцгаая. Bye.